Сайн бацгаана уу? Та бүхэн миний Crime Time плейлистэд тавтаймаар л энэхүү плейлистээрээ би болсон бодтой гин тэргүүдийн талаар ярьдаг байгаа. Харин өнөөдрийн дугаар гэх юм бол байгаль хамгаалах сангийн үйл ажиллагааг дэмжсэн дугаар болно. Энэхүү байгаль хамгаалах сангийн үйл ажиллагаатай танилцсад би маш ихээр гайхсан л ер нь бол би өөрөө амьтанд маш их хайртай, би өөрөө нохоо мөр хоёртай. Гэтэл яг л миний хоёр амьтантай адилхан зэрлэг амьтад ч гэсэндээ өдөр тутам зүгээр аюулд орж идэг. Зүгээр л хүмүүсийн цуян ярнаас болоод жишээ нь хүмүүс ингээд бидний элбэг мэддгээр бол ийм ч амтны цус тийм юм сайн гэж юм тийм ч амтны эргэтэн гэдэг юм бол одоо хүний биед тэгэж сайнаар нөлөөлдөг гэж ингэсэн яриа хаас үгүй байдаг. Сошиал медиа дээр ч гэсэндээ тийм эргэтэн зарна ийм амтны тийм эргэтэн худалдаж авах гэх мэтчлэн зарууд бол баг хаас айгу харагдчихэйдэг. Та нар ч гэсэн харсан байх. Яг энэ шалтгаанаас болоод дэлхийд даяараа маш олон амьтад одоо энэ хэргийн хохирогч болж зөвхөн амьтад ч гэлтгүү энэ нь байгаль экологийн системд бол алдагдал учруулж байдаг. Мөн дээрэс нь миний хамгийн одоо айж судалсан асуудал гэх юм бол зүгээр зэрлэг амьтдад ч биш хүмүүст хүртэлтэй энэ аюулын тулгарсан байгаа юм билэ. Жишээ нь гэх юм бол Африкийн Малави хэмээх улсад альбино хүмүүсийн ясаар шидэж шингэн гаргаж аваад үүнийг нь уух юм бол бүх төрлийн өвчнг ангаах чадвартай гэсэн амд амтсан яриа нэг бодлын superstitious. Энэхүү амд амтсан яриаг witch doctor хэмээх хүмүүс гаргаж ирсэн. Энэхүү хүмүүсийн зүгээр л гаргасан цуу яриа магадгүй мухар сүсгээс болоод маш олон альбино хүмүүс байнгын аюулд орж идэг. Бодоод үзтээ зүгээр л альбино болж төршнөөсөө болоод иймэрхүү хүмүүсийн ярианд автаад амь насаа алдах тохиолдлууд маш их байдаг. Нэг аимшигтай жишээ гэх юм бол 2014 онд 4 альбино иргэн Малавигаас алга болчихсон. Гэрийнх нь маш их санаа зовсон л доо. Энэ дунд нь 17 настай нэгэн хөвгүн байсан. Энэ хөвгүн зүгээр л найзуудтайгаа хөл бөмбөг үзэх гэж гараад тэгээд л ор сургуу болчихсон. Хэдэн хоног хайж гэр бүлийнх нь маш их гашуудсны эцэст хүүгийн цогцос Мозамбикаас олцсон байгаа. Яг л энэ witch doctor-уудын ярьдаг шиг түүний хамаг мөчийг нь салгачихсан байсан. Тэгэхээр яг л энэ эмчилгээний арганд ашиглагдсан байна гэдэг нь тодорхой болсон. Мөн үүний дараагаар 11 настай охин гэрээсээ ор сургуу алга болчихсон. Уул нь альбино хүмүүсийн биеэ ганц хамгаалдаг хамгийн аюулгүй гэж боддог газар нь гэр нь байдаг. Гэтэл энэ охин зүгээр л гэрээсээ ор сургуу алга болчихсон. Дараа нь сайн судлаад хайгаад үзсний эцэст 4 этгээд гэрээс нь хулгайлсан байгаа юм. Азар энэ охин амьд болцсон гэхдээ 2 хүлгүй 2 хурууг болцсон байгаа юм. Гэтэл энэ охиныг хулгайлсан 4 этгээдийн дунд түүний аав ах байсан. Ингээд бодохоор дандаа ойр дотны хүмүүсээс нь с ижигтэй хүмүүс нь маш ихээр гарч ирдэг. Тэгэхээр альбино хүмүүсийн яс ингэж эмчилгээнд ашиглагддаг болсноос хойш альбино хүмүүсийн баг эргэн тойронд дах хүмүүстэй ч итгэх боломж нь багассан. За альбино хүмүүс тийм аимшигтай зүйл тохиолдож исэн болвол яг л Африкийн нэгэн гайхалтай амьтан маш их ховортсон байгаа амьтан бол хирс. Гэтэл хирсний иврийг босол мөн адилаар ангаа ухаанд хэрэглэх юм бол маш олон давуу талтай гэсэн дам ярианууд, ам дамцын ярианууд байдаг. Үүнийг нь бол одоо дэлхийн эмчнэр эрүүл мэндийн салбарынхан баталчихсан байт юм байлээ. Хирсний иврэнд ямар ч тийм сүртэй гайхамшигтай ижидтэй найрлага бол байхгүй. Яг л бидний хумс үстэй адилхан кератин агуулсан л одоо иймэрхүү зүйл байдаг. Тэгэхээр яг босол энэ ард иргэдийн дунд тийм юм цайн гэсэн, ийм юм цайн гэсэн ам дамжснаас болоод ялангуяа энэ нь Вьетнамд маш их алдартай байдаг. Вьетнамчууд бол хирсний ивэр бол бүх юмд ижидтэй ашиг тустай гэж ярьдаг. Тэрнээс нь болоод 2015 онд л гэхэд 2349 одоо хирсийг хууль бусаар ангасан байгаа юм Африкт. Маш харамсалтай одоо ийм их тоо. За тэрнээс гадна дэлхийн эмчнэр ингээд баталчаад байхад ч гэсэндээ зарим Вьетнам иргэд бол хичнээн хирсний иврийг эмчилгээнд ашиглахгүй ч гэсэндээ гэртээ хирсний иврийг байлгах юм бол баян тансхийг илэрхийлдэг. Ер нь тэр хүний нийгмийн статусыг нь харуулдаг гэж үзээд зүгээр л гим хоргүй байгаа амьтдыг одоо амь насыг нь хороож иврийг нь авдаг байгаа юм. Энэ бол надад маш хүн дээр туссан бараг л итгэмээргүй тэр амьтны ивэр яс байлаа гэд ер нь бол хүний нийгмийн статусыг харуулна гэдэг бол утгагүй зүйл. Вьетнам улсын хувьд гэх юм бол хирсний иврийг зөвхөн улс дотор л ашиглаад байдгүй бас маш олон улсууд руу гаргадаг юм зам нь болж өгдөг байгаа. Яг үүний адилаар Монголд ч гэсэндээ маш олон ийм ам дамцын яригнууд байдаг.
цуу яриа гэж хэлж болно. Яргуу эзэн гөрөөсний цус уух юм бол ядаргаа тайлдаг гин маш олон ашиг тустай гин гэх мэтчлийн яриаг та нар ч гэсэндээ ерөнхийдөө бол байнга сонсч ирсэн байх. Энэ бол маш эрсдэлтэй асуудал. Ер нь зэрлэг амьтны цусыг ч юм уу ямар нэгэн эргэтэн махыг нь түүхийгээр нэгдгэн гэдэг бол тэр амьтны бүхий л өвчин өвчлөлийг өөртөө авч ийна л гэсэн үг шуудаар. Тэгэхээр энэ нь бол хүмүүс бодохдоо байгаль дээр байгаа амьтын юм чинь эрүүл байх ёстой. Ер нь бол ингээд маш эрүүл, цоо эрүүл байх ёстой гэж боддог л доо. Гэхдээ энэ нь ташуу ойлголт маш олон төрлийн вирус халдварыг өөртөө тээж авах боломжтой байдаг л да. Тэгэхээр хүн тэр амьтны цусыг шууд уунаа гэдэг чинь бүхэл өвчлөл вирусыг нь шууд авч яана л гэсэн үг. Зүгээр л наад захын жишээ гэх юм бол зэрлэг амьтны цусыг уугаад галзуу борцлоз гэх мэтийн маш олон түүнээс цаашлаад энд дурддагдаагүй маш олон вирусыг хүн биедээ шууд авах боломжтой. Тэгэхээр энэ бол өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд оруулах нэлээд том эрсдэл юм. За дараагийн том сэдв гэх юм бол бидний бараг бүгднгийнхэн сайн мэддэг зүйл байгаа. Энэ бол тарганы мах. Мэдээж тарганы боодог боловсруулсан мах идэх нь тустай асуудал л да. Гэхдээ тарганы махыг түүхийгээр нь идээд асуудал орсон тохиолдлууд маш их байдаг. Сошиалч гэсэндээ тарганы түүхий бөөр зарна гэх мэтчлэн зарууд хаасаагүй нэг үзэгддэг. Яг үүний жишээгээр 2019 онд нэгэн хос тарганы түүхий бөөр залгаад хоёулаа харамсалтайгаар амь насаа алдчихсан тохиолдол гарч исэн. Үүнээс нь болоод цагаан нуур сумыг бол тэр чигт нь карантинлж хааж исэн байгаа. Гэтэл яг энэ Монголд гарсан асуудлыг дэлхийн нийт ер нь гайхширч хүлээж авсан л да. Яг үүний адилаар Америкийн нэгдсэн улсын Washington Post хэмээх сонин мэдээллийн хэрэгслээр яг энэ Монгол болсон амьжигтай тахал энэ хоёр хүний үхлийн талаар мэдээллүүд гарсан. Хамгийн харамсмаар зүйл нь гэх юм бол энэ хоёр хосын цаана одоо 4 хүүхэд өнжирч үлдсэн байгаа. Яг энэ жишээнээс бол бид нар маш их сургамжийг авах хэрэгтэй. Би өөрөө бол ингээд хорхоо шавьч ч юм уу тиймэрхүү төрлийн амьтдаас нэг их айгаад байдаггүй ч гэсэндээ хүн идчин ч юм уу ямар нэгэн байдлаар тиймэрхүү зүйл төсөөлөх юм бол үнэхээр төсөөлөгддөггүй. Гэтэл Сибирийн хар хорхоог залгих нь хүний бид маш их ач тустай гэсэн зарууд сошиал медиа дээр постууд бас амд амц ярианууд маш их гарсныг зарим хүмүүс бол мэдгүй бах. Гэтэл яг энэ амд амц ярианаас болоод хүүхдийнхээ амийг бараг хорлохоо шахсан асуудал Монгол улсад бас гарсан байгаа. Сибирийн хар хорхоог залгихаар элэг бөөрийн өвчин, астманд сайн тэрнээс гадна бүр хорт тавдрыг ч гэсэндээ анаах ичидтэй байдаг гэсэн ярианууд байдсан байлээ. Үүнд нэгэн эцэг их итгээд хүүхэдтэй бараг 70 гаруй хорхоо залгуулсан тохиолдол гарсан байт юм байлээ. Яг энээс нь болоод хүүхдийнх нь бие маш ихээр муутсан, шоконд орсон. Тэгээд сонготой эмнэлэг дээр хүргэгдсэн тохиолдол хүртэл байт юм байлээ. Ингээд бодоод үзтээ зүгээр л амд амцын ярианаас болоод хүүхдийнхээ амь насанд ийм эрсдэлтэй алхам хийнэдэг бол үнэхээр байж боломгүй асуудал. Дараагийн өгт хорхоотой холбоотой эмчилгээний арга нь бол миний хамгийн надад таалагдаагүй дотрыг мань муухай оргуулсан зүйлдээ энэ нь болохоор адууны гуур хорхоо гэж байд юм байлээ. Энэ нь ингээд яг адууны арьсны доор махныхын дээд хэсэгт яг тэр завсарт нь байдаг маш муухай харагддаг тийм хорхоонууд байт юм билээ. Гэтэл бас л энэ хорхоог залгих нь ашиг тустай гэсэн ярианууд байдаг. Энэ ярианаас нь болоод итгээд үүнийг залгисан иргэд бас байдаг юм билээ. Энэхүү хоолойны хор тавдрыг ангаадаг гэсэн цуу яриаг нэгэн иргэн сонсоод адууны гуур хорхоог залгиснаас болоод өөрөө өтсөн гэж хэлж бараг болно. Ходоодных нь амсарт бараг өтнүүд ингээд цухаж яхаар тийм байдлаа болоод эмнэлэгт хүргэгдэн ирсэн тохиолдол байт юм байлээ. Ингээд төсөөлөд үзэхээр ер нь бол бид нар маш аюултай сэдвийг өнөөдөр ярьж байгаа гэдгийг та бүхэн анзаарч байгаа бах. За одоо хамгийн эцсийн буюу хамгийн элбэг хэрэглэгддэг эмчилгээний аргыг ярих гэж байна л да. Энэ нь голиос орох. Голиос орох юм бол харшилчин арилна гэсэн яриаг та нар бол сонсч ирсэн л ах. Би ч гэсэндээ өөрөө өвдцөндөө сонсч ирсэн. Миний эргэн тойронд хүмүүс ч гэсэндээ одоо голиос орж ирсэн тохиолдол ч гэсэн байгаа. Яг үүний дараа бол яг тэр нь эдгэрсэн эсхийг харшилны эдгэрсэн эсхийг би бол мэдэхгүй байна. Гэхдээ маш аюултай зүйл гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Голио бол дотроо өөр өөр төрлүүдтэй байдаг.
өвсөн тижилтэн, махан тижилтэн гэж байдаг. Нэгдүгээр бид нар энийг бол яасан ч ялгаж чадахгүй. Миний хувьд гэх юм бол голыг хараад энэ өвсөн тижилтэн, энэ махан тижилтэн ч юм уу гэж ялгах бол боломжгүй. Амгаах ухааны зүгээс гэх юм бол голоонд харшлын эсрэг тодорхой эрдэс бод загуулгадаг гэдэг нь үнэн ч гэсэндээ ямар нэгэн байдлаар боловсруулж иж эцсийн бүтээгдэхүүн болгож иж хэрэглэх нь зөв зүйтэй. Гэтэл зүгээр л голыг шууд сорж хэрэглэх нь бол маш аюултай. Учир нь гэх юм бол яг голыг задлаад үзэх юм бол дотор нь үе олон туузан хорхоо төрөл бүрийн ням бактери шимэгч байж идэг. Яг үүнийг нь тэр чигтэл та өөрлөгөө оруулж яана л гэсэн үг. Ингээд бодохоор энэ маш аюултай алхмуудын нэг шүү. За ингээд бид нар өнөөдөр маш олон зүйлийг мэдэж явлаа. Миний хувьд ч гэсэндээ энэ хүн мэдээллийг мэдэж авчиад ойр дотныхоо хүмүүст хэлмээр санагдсан, анхааруулмаар санагдсан маш олон эрсдлүүд энэ асуудлуудыг дагаад явж гин. Гол нь энэ хүмүүсийн цуурхал яриач ам дамц ярнаас болоод энэ хүн эмчилгээнд зориулагдаж маш олон гим зэмгүй амьтад үе олноороо устж байгаа. Энэ нь мэдээж харамсалтай асуудал. Нөгөө тэгвэр та өөрийнхөө бид болон бусдын бид эрсдэлтэй зүйлийг хийж гинэ гэдгээ байнга ойлгож байх нь чухал. Бидний мэдгээр одоо маш олон дэлхий дээр гарч байгаа өвчлөлүүд бол одоо амьтнаас гаралтай өвчлөлүүд байгаа. Үүнийг нь зоонзын халдвар гэдэг юм билээ. Яг амьтнаас хүнд дамжих халдвар гэсэн үг. Мөөгөнцрөөр альсгүй болвол вирусаар нэм бактериар халдварладаг. Яг үүний нэг нь гэх юм бол SARS байна. Бас л хууль бус ангаан нуурын амьтдаас болж гарсан өвчлөл, гахаа алдар байна, H1N1 байна, тэгээд Zika ч гэсэн байна. Одоо хамгийн тод жишээ гэх юм бол дэлхийд дахныг цочроогоод байгаа COVID-19 ч гэсэндээ зоонзын гаралтай халдвар өвчин байгаа юм. Ингээд бодглоор зүгээр л болчмгүй эсэ үйлдэл зэрлэг амьтны махыг хамуугийн эзнээс болоод бүр хэдэн саяараа хүмүүс амнасаа алдчихээн, эдийн засаг, санхүү гэд бүх юм нуралтанд орж ийн. За ингээд өнөөдрийн байгаль дээр гарч байгаа гэмт хэрэг, хүмүүсийн эсрэг, зэрлэг амьтдын эсрэг гэд маш олон төрлийн гэмт хэргүүдийг ярьсан байна. Та бүхэн таалагдсан гэж найж байна. Бас нэгэн мэдээлэл болсон болов гэдэгт итгэлтэй байна. Надтай хамт байдаг та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Миний хэлдгээр Good Vibes Only. Bye.